Монголын байгалийн өв сан, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болоод Монголын бизнесийн зөвлөл үндэсний ногоон лав санаачлагын хүрээнд хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулсан. Харин хамтын ажиллагааны хүрээнд талууд COP17-гийн үеэр нэгт хамтран ажиллахаар болсон байна. Тэгэхээр энэ талаар Монголын байгалийн өв сангийн гүйцэтгэх захирал Номин Дартай ярилцахад бэлэн болоод байна. Энэ өдрийн мэнд төргий. За энэ өдрийн мэнд төргий. За тэгэхээр юуны өмнө Монголын байгалийн өв сангийн үйл ажиллагаа болоод хэрэгжүүлж байгаа салбарын хүрээндх ямар ажлууд байгаа, төслүүд байгаа энэ талаар бас ярилцлага эхлэе гэж бодож байна. За баярлалаа. За Монголын байгалийн өв сангийн хувьд бол одоо харьцан бас шинээр байгуулагдсан 2024 онд байгуулагдсан шинэ байгаль хамгаалах одоо тогтвортой байнгын санхүүжилтийг бүрдүүлэх зорилготой ийм институт байгаа. За одоо дэлхийд даяар 100 орчим оронд манайхтай ижил төстэй одоо итгэлцийн сангууд бол үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр энэ сангийн гол зорилго нь юу вэ гэхээр одоо бусад санхүүгийн байгууллагуудтай ижилхэн санхүүгийн зуучлалын үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн үг. Нэг талдаа одоо шаардлагатай хөрөнгө оруулалтыг босгоод за хөрөнгө оруулалт шаардлагатай байгаль төсөл хөтөлбөрүүдийг санхүүжилдэг. Гол онцлог маань юу вэ гэхээр бид нар зөвхөн байгаль орчны үр нөлөөтэй одоо чухал төслүүдэд санхүүжилт олгодог. За дээрэс нь ашигын бос одоо чиглэлээр үйл ажиллагаа явуулдагаараа ингээд онцлогтой ийм институт байгаа. За дээрэс нь мэдээж одоо байгаль хамгааллын Монгол улсад одоо баримталж байгаа гол бодлого үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилготой, засгийн газрыг дэмжиж ажиллах зорилготой. Гэхдээ засаглалын хувьд, шийдвэр гаргалтын хувьд, санхүүжилтийн хувьд бүх үйл ажиллагаа маань болохоор хараад бус байдлаар үйл ажиллагаа явуулж байгаа гэдгээр онцлогтой. За тэгээд манай хөтөлбөрийн хувьд болохоор сан маань өөрөө үн мөнхийн Монгол гэдэг нэртэй. За Монгол Улсын засгийн газрыг төлөөлөөд байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам, The Nature Conservancy гэдэг нэлээд томоохон олон улсын байгаль хамгаалах байгууллага байдаг. За энэ гурван байгууллагын санаачлагын хүрээнд бас 2024 оноос хэрэгжиж эхэлсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд бол байгуулагдсан байгаа. Тэгэхээр товчхондоо тэр хөтөлбөрийн маань гол зорилго нь болохоор Монгол улс тусгай хамгаалалттай газруудын чиглэлд бол санхүүжилт оруулах зорилготой. За тусгай хамгаалалттай газрын сүлжээг тэлэх одоо нийт газар нутгийн 21% бүрдүүлдэг. Тусгай хамгаалалттай газрын менежментийг сайжруулах, за тусгай хамгаалалттай газар амьдарч байгаа иргэдийн оролцоотойгоор байгаль хамгааллын үйл ажиллагааг илүү сайжруулах. За тэгээд хамгийн гол одоо онцлог нь юу вэ гэхээр бид нар 15 жилийн хугацаанд нийт 200 сая долларыг одоо тусгай хамгаалалттай газруудад санхүүжилтээр бүрдүүлнэ гэсэн үг. Тэгээд эндээс бол нэг 70 орчим сая долларыг нь гадны донорууд бол одоо төрөл бүрийн улс орноос ирсэн хувь донорууд болгосон бүрдүүлсэн байгаа. TNC байгууллагаар дамжуулаад маш нэг онцлогтой зүйл нь юу вэ гэхээр энэ хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын засгийн газар 127 сая долларын бас ингээд үүрэг амлалтыг өгөөд эх 15 жилийн хугацаанд төсвийн санхүүжилтээрээ дамжуулаад тусгай хамгаалалттай газар бусад байгаль хамгааллын чиглэлийн одоо ийм санхүүжилтийг бас нэмэгдүүлэхээр болсон бас нэлээд ийм онцлогтой хөтөлбөр байгаад байгаа. Тэгэхээр үндсэндээ манай сангийн хувьд бол нэг талдаа одоо засгийн газрын бодлого хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд техникийн тусалцаа дэмжлэг санхүүжилтийг үзүүлэх, нөгөө талдаа байгаль хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бас байгууллага, за байгаль хамгааллын захиргаад гэж байгаа тий төрийн захиргаад. Тэгэхээр энэ төрөл бүрийн байгууллагуудад грантаар дамжуулаад санхүүжилт болгох одоо ийм үйл ажиллагааг явуулж байгаа гэсэн үг. Одоогийн байдлаар за үүсгэн байгуулагдаад 2 жил болж байгаа маань одоогийн байдлаар хэрэгжилтүүд ямар хувь байгаа вэ? Ямар төслүүд дээр ажиллаж байгаа вэ гэдгийг асууя. За одоогийн байдлаар бол ер нь институт байгуулах бүх суурь ажлууд хийгдсэн. За томоохон бодлогын реформын ажлууд төр идэвхтэй ажиллаж ин зүгээр чи болгоод одоо дурдахад тусгай хамгаалалттай газар нутгийн тухайн хуулийг одоо бас энэ хаврын чуулганаар засгийн газар өргөн барихаар бэлтэж байгаа. За тэгэхээр энэ дээр шаардлагатай техникийн тусалцааны дэмжлэг ажлуудыг манай сангаас бас хийгээд явж байна. За байгаль орчны яам сангийн яамтай хамтраад маш чухал байгаль хамгааллын салбарт үр дүн цэвэрлсэн санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх гэх мэт одоо энэ чухал реформын ажлуудыг хийж байна. За саяхан бас энэ жилийн үед бид нар 2 чиглэлээр одоо ийм хөтөлбөрөд одоо нээлттэй ийм сонгож шалгалтыг зарласан байгаа. За нэг хөтөлбөр нь болохоор бас төрөнд үржсэн ногоон үндэсний лаб гэдэг энэ жил одоо Монгол Улс зөвхөн байгуулагдах COP17 баг борлыг бол одоо дэмжих чиглэлээр бас үйл ажиллагаа явуулах юм төсөл санаачлаг байгаа. Тэгэхээр энэний гол зорилго юу вэ гэхээр олон улсад бол нөгөө ногоон санхүүжилтийн одоо энэ боломжууд бол асар хурцтай бол нэмэгдэж байгаа. Үндсэндээ гаднаас хөрөнгө оруулалт татхад ерөөсөө байгаль орчны үр нөлөөг хардаг, нийгмийн үр нөлөөг хардаг, энэ төрлийн санхүүжилтийг олгодог болцсон. Тэгэхээр бидэрт маш их боломж байдаг. За нөгөө талдаа мэдээж Монгол улсад бас одоо саналцлагтай олон төрлийн байгууллагууд, төслүүд байдаг ч гэсэн эдгээрийг нөгөө хооронд нь холбож өгдөг, тийм мэдээллийн солилцож өгдөг юм нэгдсэн платформ байхгүй байгаа нь бидэрт бас ингээд жоохон дутагдaltaй байдаг. Тэгээ ялангуяа энэ жил бол бид нар COP17
баг хурлаг зохион гэдэг бол Монгол улсад бол асар том боломж л доо тий маш олон зочид төлөөлөгчид ирнэ олон улсын одоо анхааралд Монгол улс байна. Тэгэхээр энэ боломжийг ашиглаад бид нар ямар төслүүдийг бас олон улсад таниулж тий энэ дээрээ хамтын ажиллагаа хөрөнгө оруулалтыг босгох уу гэдэг дээр бол маш сайн энэ боломжийг одоо төлөөлж ашиглах хэрэгтэй. Тэгэхээр энэ зорилгоор энэ үндэсний ногоон лаб маань ерөнхийлөгчийн тамгын газрын санаачилгаар бол үүсгэн байгуулагдсан. За Монголын бизнесийн зөвлөл болон манай сан хамтраад одоо энэ үндэсний ногоон лабын үйл ажиллагааг зохион байгуулах ажлын албаных нь одоо үргийг бол одоо гүйцэтгэж байгаа. За тэгээд дөнгөж энэ 7 хоногт бид нар бас олон нийтэд нээлттэй энэ төслүүдэд хүлээж авах одоо энэ зараа бол гаргасан байгаа. Тэгэхээр 4 сарын 5-ны хүртэл бүх төрлийн одоо олон улсын байгууллага, хувийн эвшил, иргэний нийгэм, төрийн бас байгууллагууд маань COP17 одоо энэ баг хурлын хүрээнд Монгол улсын төвшүүлж байгаа бэлчээрийн санаачлагтай одоо нийцсэн төсөл хөтөлбөрүүдийн одоо энэ богино хэмжээний мэдээллийг бид нар ингээд нээлттэй ирүүлэх боломжтой гэсэн. За тэрэн дотор ерөн зөвөр ямар төслүүдийг хараад байна гэхээр энэ цөлжилтийн эсрэг конвенц маань өөрөө нэгэн зохицолт одоо байгаль хамгааллын ажлыг хийхээр бид нар юу байх ёстой гэхээр нэгдүгээр чухал экосистемүүдийг бид нар хамгаалах ёстой. Ашиглалт ярихаас өмнө байх ёстой чухал газруудыг хамгаална. За хамгаалалтынхаа гадна за ашиглах ёстой газрууд дээр болохоор зохистой ашиглалт тий бэлчээрийн газрыг чинь зохицтой бэлчээрийн менежмент хийх нь чухал байгаа. За Монгол улсын хувьд бол 70 одоо нийт газар нутгийн 70% цөлжилсэн гэдэг ингээд нэлээд бас одоо санаа зовних тий ийм статистикуд байдаг. Тэгэхээр тодорхой газрууд дээр бол яалчгүй бас одоо нөхөн сэргээлтийн ажлууд хийх одоо хэрэгцээ шаардлага байгаа. Тэгэхээр энэ гурван зорилтод нийцсэн төсөл хөтөлбөрүүдийг одоо байгуулахад санаачлах боломжтой. Гэхдээ хамгийн гол анхаарах зүйл нь юу вэ гэхээр илүү шинэлэг, инновацлог тий урд өмнө хэрэгжүүлсэн төслүүдийг бодох юм бол доктортой өөрийгөө цаашаа аваад явах боломжтой тий хувийн хвшлийн хамтын ажиллагаа нь юу ажиллах вэ? Хөдөө аж ахуйн нийлтийн сүлжээгээр дамжуулаад тэр төсөл хөтөлбөрүүдийг яаж хувийн хвшилтэй хамтарч хэрэгжүүлэх вэ? Ногоон санхүүжилтийн боломжуудтай яаж хэлэх вэ? За технологи, инновацийг тэр төсөлдөө хэрхэн шингээсэн байна гэдэг иймэрхүү төрөл бүрийн шалгууруудаар нь бид нар авч үзээд мэрэгжлийн байгууллагуудтай хамтарч үнэлгээг нь хийгээд за тэгээд одоо 8 сард COP баг хурлал зохион байгуулах үеэр хамгийн багадаа нэг 10 орчим төслийг бид нар Монгол улсын зүгээс энэ хурлын үеэр тусгаалсан арга хэмжээ зохион байгуулад боломжит хөрөнгө оруулагчид хамтарч ажиллах одоо энэ байгууллагуудад танилцуулах одоо энэ гүүр болж өгч байгаа л гэсэн үг. Тэгэхээр энэ дээр бол төрөл бүрийн одоо сонирхож байгаа байгууллагууд маань нээлттэй төслийн саналаа ирүүлэх боломжтой байна. 4 сарын 5 хүртэл тийм одоо Facebook дээр National Green Lab гэдэг пэйж байгаа. За дээрээс нь Монголын байгалийн өв сан, бизнесийн зөвлөл гэсэн байгууллагуудын Facebook пэйжээр нь бас энэ мэдээллийг бас авах боломжтой. За тэгвэл түрүүн хэлсэн нь одоо тусгай хамгаалтын газар гэж байна. За энэ хамгаалтын газар нь Монголд ялангуяа онцлог байх гэж бодож байна. Хичнээн хувийг нь эзлээд байна. За энд бас иргэд амьдардаг гэж байна. Тэгэхээр иргэдийн оролцоо бас яаж энд чухал болж ирж байна. Зөвхөн одоо төсөл хэрэгжүүлж байгаа байгууллага биш, хөрөнгө оруулагч нар биш, улс биш, иргэдийн зүгээс ч гэсэн бас оролцоо маш чухал байдаг шүү дээ. Тэгэхээр энийг яг Монголын хэмжээнд бас таны зүгээс яг юу гэж үзэх вэ? За тусгай хамгаалалтын газрууд бол маш чухал. За одоогийн байдлаар бол нийт газар нутгийн 21% бол бүрдүүлж байгаа. За олон улсын болон үндэсний бидний тавьсан зорилтууд бол 2030 он гэхэд энийг бол 30% хүргэх, за цаашлаад 35% хүртэл хүргэх одоо ийм томоохон зорилтыг тавьсан. Тэр нэг бас нэг ойлгох зүйл нь энэ бол зүгээр ямар ч хамаагүй газрыг бид нар хамгаалт авах гэдэг асуудал бол огтхонч биш тий. Тусгай хамгаалалтын газрын гол одоо ач холбогдол нь юу байдаг вэ гэхээр одоо чухал ан амтан ургамлын одоо тэр амьдрах орчин, экосистемийн үйлчилгээг хүн болгон тий бүх бизнесийн салбар бид нар хүртэж амьдарч байгаа шүү дээ. Одоо зүгээр тухайлбал уул уурхайн салбар ус байхгүй бол уул уурхайн салбар үйл ажиллагаа явуулах боломжтой юу? Боломжгүй тий. Хөдөө аж ахуйн салбар бэлчээрийн одоо доктортой байдал хангахдахгүй бол бид нар ноолуур гэдэг манай чухал салбар гэдэг явахгүй тий. Тэгэхээр энэ чухал экосистемийн үйлчилгээнүүдийг бүрдүүлэхэд зарим газар нутгийг хамгаалтад авах нь бол заашгүй чухал юм а гэдээ олон улсад олон зорилтыг тавиад Монгол улс ч гэсэн зорилтоо ингээд тавьсан байгаа. Тэгэхээр энэ бол маш ач холбогдолтой байдаг. Тэгээ төрөний хэлгээр Монгол улсын бол онцлог нь бол бид нар маш өргөн удам газар нутгтай. Тэгэхээр энэ байгаль хамгааллын асуудлыг бол дан төр одоо төсвийн санхүүжилтээр ч юм уу хийх ч гэдэг юм уу тий. Хувийн хвшил ч юм уу хийх эсвэл дан олон улсын доноруудын санхүүжилтээр хийх бол ямар ч боломжгүй. Хамгийн чухал зүйл бол тухайн бүс нутагт амьдарч байгаа тэр газрыг одоо тий 10 жил өөрсдөө ингээд хамгаалж ирсэн орон нутгийн иргэд энэ малчтын оролцоотой хамгаалах нь маш чухал. Тэгэхээр манай сангаас ч гэсэн одоо зарлах энэ жил зарлж
зарлах хөтөлбөрүүдийн дунд юу байгаа гэхээр нэгдүгээр бид нар 10 орчим тусгай хамгаалалтын газрыг энэ жил сонгож аваад бас түрүүний хэлдгээр нээлттэй сонгож шалгаруулалт хийн. За сонгож шалгаруулалт хийгээд бид нар чинь 13 орчим тэрбум төгрөгийн одоо юм грант санхүүжилтийг олох гэж байгаа. Тэгэхээр тусгай хамгаалалтын газрын менежмент те олон нийтэд ойлгогдох байдал, доктортой аялал жуулчлалыг хөгжүүлэх гэх мэтчлэн олон төрлийн одоо үйл ажиллагаагаар нь дэмжинэ. За тэрнийг дагалдаад орон нутгийн эрхтлүүлж хэлсэн грантуудыг бас зарлана. Тэгэхээр тусгай хамгаалалт орчны бүсд бол нөхөрлөлүүд те малчид бол ингээд амьдарч идэг байгаль хамгааллын ажлыг өдөр тутамдаа хийгээд явж идэг. Гэхдээ Монгол улсад одоо байгаа нэг дутагдaltaй зүйл нь юу вэ гэхээр тэдний одоо байгаль хамгааллын ажлыг үнэлэх санхүүжилт урамшууллын тогтолцоо механизм ерөөсөй байдгүй. Төсвөөс ч бол санхүүжилт тавигддаг. Тэр нь бол дөнгөж нэг байгаль хамгаалагчдын цалингатай нэг хүрэхтэй үдгүүгүйтэйгэл ерөөсөй юм байнгын дутагдaltaй байдаг. Дээрээс нь доктортой байж чаддаггүй. Тэгэхээр бидний хувьд бол одоо нэгдүгээр сангийн зүгээс бидний хувьд бас ийм доктортой өөрсдийн гэсэн хоримтлын сантай гэдгээр нэлээд онцлогтой байгаа. Тэр доктортой зарим грант төслийн санхүүжилтүүдийг олгох. За хоёрдугаар төрөний ярьдаг сангийн хамтаа хийж байгаа үр дүнд суурилсан одоо төсвийн төсөлтийн тогтолцоо реформын ажлаар дамжуулаад за дээрэс нь хувийн хвшилтэд хамтраад малчтад чиглэсэн ногоон зээлийн бүтээгдэхүүнийг бас ингээд хөгжүүлээд ажиллана. Тэгэхээр байгаль хамгааллын ажил нь буцаад үр дүн нь үнэлэгддэг тий. Тэр үнэлгээнийхээ хэрээр бас тодорхой хэмжээний санхүүжилт урамшуул амжиргаанд нь дэмжлэг болдог одоо ийм тогтолцоог л бий болгоё гэдээ бид бас зорж ажиллаж байгаа. Зөвхөн одоо хөрөнгө оруулагч дээрээс нь төслийн хоорондын гүр биш тэр чигтээ байгаль бидний амьдралын нэг гүр болж ажиллаж байгаа мэн гэж би харж байна. Тэгээ эцэст нь маш товчхон асуухад иргэдийн нийгмийн итгэлцэл гэдэг яг таны хувьд юу вэ? Яагаад энэ одоо ялангуяа энэ салбарын хувьд маш чухал зүйл гэж та боддог вэ? За итгэлцэл бол ердөөсөө маш чухал одоо бүх төрлийн ялангуяа байгаль хамгааллын асуудлыг ингээд ярихаар энэ бол ерөөсөө л манад нэг одоо дутагдaltaй ойлголт байдаг нь байгаль орчны яамны асуудал гэж бодоод өрхтөг ч юм уу тий. Гэтэл энэ бол засгийн газрын бүх салбар яамдын эсвэл бүх салбар бизнесийн үйл ажиллагааны бодлогод нэг стратеги болоод бүрэн шингээд орсон байх хэвээр тий. Тэгэхээр нэлээ ингээд цогцоороо хамтын ажиллагааг бүрдүүлж иж энэ бол амжилтанд хүрнэ. Тэрийг хийхэд хамгийн гол зүйл бол ерөөсөө л нийгмийн итгэлцэл тий. Бодлого талдаа бодлого боловсруулж байгаа одоо төр засаг талдаа тодорхой тавьсан зорилтуудтай хүрдэг тий тавьсан төсвөлтүүд нь доктортой бодлогоор яваад санхүүжилтөд бүрдүүлдэг гэдэг. Тэгэхээр энэ бүх ажлуудыг ингээд уялдуулад явхад бол нийгмийн итгэлцэл бол маш чухал гэж харж байна. Ярьслаа өгсөн танд маш их баярлалаа. Дээрээс нь танаа төслүүдэд болон COP17 хуралд бас амжилттай оролцоо гэж. Тэгээд өдрийн ажил нь амжилт хүсье. За баярлалаа. Баярлалаа.